Таарч чинь. За орой минь. Орой минь. За өнөөдөр альфагаа төгссөн шүү дээ, тий? Альфагаа төгссөн сэтгэлийн нагаа сонсъё. Альфа ер нь хичээл гэхээсээ илүү шинэ найзуудтай болсон илүү таалагдж байгаа альфа хичээл дээр. Тэгээд яг өөрөөсөө асууж байгаагүй зарим асуултад хариулсан. Тэгээд яг өөрийнхөө зарим асуултыг нөө бусдад хуваалцж яг ям гаргалгааг нь олох гэх юм уу тийм болсон. Ямар ч сан өмнө байсан альфа хичээл суухаас өмнө би хойно би гэдэг ямар ч асуудлыг арай өөр өнцгөөс шийдэж чадхаар болсон гэж бодож байна. Гоё штэ. Гоё. Яг бос төгтөд энэ хулагаа мэдэхгүй гэхдээ буйнааг бол би сайн мэднэ. Тэгээд дүүгээ бол альфаг төгсөнд бол амар их талархаж байгаа. Тэгээ асар их бахархаж байгаа. Тэр хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. За амьдрал нь ямар хүн сүүлийн үед сургууль нь, хичээл ном нь тэ хийж байгаа зүйл нь ер нь ямар хүн вэ? За сүүлийн үед ямарсан сургууль дээр урлагийн үзлэг гээд ер нь жоохон хичээлээс жоохон завсарсан байсан. Одоо тэгээд хичээл рүүгээ эргэж орж байгаа. Хичээлийн дүн гарах төгцөн. Тэгээд өнөөдөр л гэхэд хоёр шалгалт, нэг багшийн хоёр хичээлтийн хоёр шалгалтыг нэг дор шууд өгчөөд ирсэн. Тэгээд өнөөдөр бас нэг сургууль дээр Polishop гэдэг хүүхдүүдийн анги дундын уралдаан тэмцээн болдог. Тэр тэмцээний бас ихний хэдэн дугаарыг үзэж аваад тэгээд байртаа очиж хувцас өмсөд бас бэлдэж ирсэн байгаа. Төгсөлтөд. Гой. Агаа нь бас нөгөө идрэх сургуулийг төгссөн шүү дээ, тэ. Тэгээд өнөөдрөөс Polishop-ийн зургуудыг харсан. Миний хувьд болохоор нөгөө идрэх сургуулийн пэйжийг ороод нэг ивент боллоо гэж зураг постлох юм. Зураг нь дуусч ирдэг гоо зовлонтой. Үзээд дуустдаг. Хизээ дуусах юм болоо гэж шудраад игээсээ дуустдаг те. Тэр зурагч бол нийлээ сайн ажиллаа сайн хийдэг зурагч юм байлээ. За буйнагийн хувьд болохоор одоо ингээд 2 дугаар курс байгаа. За мэргэжил нь болохоор нэгтлэнгаар тэр сурч байгаа шүү дээ нэгтлэн. За анх бол ах нь яг 1-р курст нь орж иж яхад нь бол хөөх нэгтлэнгаар сурж байгаа хүүхэд тэгээ дээрэс нь эрэгтэй хүүхэд амар гайхчихсан байхгүй. Нилийн тондоос сайн хүүхэд ахын дээ гэж бодчихсон. Одоо болохоор ингээд 2-р курс болоод харсан чинь ер нь мэргэжил нь өөр одоо чамд яг ямар санагдчих чинь. Мэргэжил за миний ирээдүйд одоо хэрэгтэй яг өөрөө юу хийхээ тодорхойлоод явчих юм бол ямар ч сан одоо чөлөөтэй бизнес хийлээ ямар ч бүрийн салбар руу ороход чөлөөтэй мэргэжил тэгээд ямар ч үед хаанччод ажиллахад бол боломжтой гэж ер нь бодоод тэгээд мэргэжилтээ илүү дуртай болж байгаа илүү их ойлгохыг хичээж байгаа. Гоё ярилт байна. Тэжтэй те ер нь ямар ч угаасаа тоо бол өөр амар бодиттой зүйлээдэг те тоо бол үргэлж бодиттой байдаг үргэлж баттай нэг тийм худлаа яриад байдаг зүйл бол биш үг бол их барьцгүй шүү дээ те тэгэхээр ингээд нэгтлэн бодогч гээд бүр нэрнээ хүртэл нэгтлэн бодогч гэдэг бодлого тоон дотор толгоогоо ажилуулсан их бодсон те ийм мэргэжил эзэмшиж байгаа дүүгээрээ бол бахархаж байна. За тэгээд 2 дугаар курсээ бүр илүү сайн сураад төгсөөрэй ахыхын зүгээс тэрийг хүсэх байна. Тэгээд ер нь тэрийгчсэн тэр нь одоо сурж байгаа зүйлдээ ялангуяа хоёулаа ингээд их сургууль боловсрол эзэмшээд явж байгаа яг энэ хугацаанд яг зориултаа эндээ гаргаад за би бол яг хувийн хувьд бол дүүгээ бол маш сайн мэднэ. Хэрэг зориулт гаргадаг уу, хэрэг төвлөрдөг үү, тэ зорьсон зорилгоосоо буцахгүй, хэрхэн тэ түүндээ тууштай бөгөө зоригтойгоор үйлдэл хийгээд тэ өдөр бүрийг хичээнгүйл амьдардаг гэдгийг дүүг бол би ах нь бол мэднэ. Гэхдээ үргэлжлүүлэн бас эдгээр чи энийг мэдчихэж байгаа ч гэсэн сануулж хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр зориултаа яг энэ сурж байгаа зүйлийнхаа төлөө ашиглаарай, эндээ зарцуулаарай, эндээ хандуулаарай гэж хэлээ. Тэгээд өнөөдрийн богино подкастт ирж оролцсон танд үнэхээр баярлалаа. Надад бас цаг гаргаж оролцуулж байгаад баярлалаа. За дүүгийн минь хувьд болохоор би бол өнгөрсөн жилдүүтэйг бол хамт амьдарсан. Буйнатайгаа хамт амьдарсан. Тэгээд ахынууд ингээд буйнаатай хамт амьдарч байгаа үе бол хамгийн гоё үеүүдийн нэг байсан. Тэгээд энийг бол хэлхэн
зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд орой ингээд би ингээд ядраад ажилласаа ирэх ч юм уу те эсвэл тоглолтоосоо бэлтгэлээсээ гэл аль нэг зүйлээс ирэх үед буйна. Ирэхээр дандаа хоол бэлтцсэн байж идэг те. Яг өсөөл эсвэл унах гал ах байна. Та юм ийдсэн юм уу гэл. Би өөрөөсөө асууж амжаагүй байхад надаас хэлэхдээ санаа тавиад асуучдаг тийм хүүхэд. Тэгээд буйнагаа бол яг тэр жилийн туршид өнгөрсөн жилийн турш хамт амьдрахад бол айгүй их хайр хүрсэн. Яг би яг ингээд доороо ингээд дүүтэй те төрсөн дүүтэй яг зулаагийн гიშгэж төрсөн дүүтэй байсан бол манай буйнаа шүү гэсэн бол ямар гоё вэ гэсэн бодол амар их төрдөг байсан байхгүй надад. Тэгээ буйнагийн ээжтэйгээ ярьж байгаа тэр яриа утсан дээр ярьж байгаа яриа тэгэл тэр аав ээж дүүнэргээ гэр бүлийнхэн зургуудыг харж байгаа гэсэн ямар аз жаргалтай ямар гайхалтай тий ямар их хайрыг мэдэрч хайраар эзэн хайраар ингээд хайраар ирсэн ингэж услагдаж тий хундаалагдаж өссөн бэ гэдгийг нагаан харж чадсан байхгүй. Тэгэхээр дүүгээр бол асар их бахархдаг шүү. Чи мундаг байгаа шүү. Хийж байгаа зүйл нь ерөөсөө үр дүнгүй зүйл биш шүү. Тэ? Тэгээ зорьсон зорилгынхоо төлөө маш сайн тэмүүлээд тэ? Сургуулаа маш сайн төгсөөд тэгээд төдийгөөс өдий хүртэл ингэж зүтгэсэн юм чинь цаашдаа ч гэсэн итгэлээ алдахгүйгээр тэ? Итгэмжит байдлаа алдахгүйгээр тууштай байдлаа эрх зэрэгээ алдахгүйгээр зүтгээсэй гэж хүсэж байна. Тэгтүүтээ энэ ороод ирэх одоо өөртөө хүсэж болох заяа. Өөртөө хүсгээс гадна бүр өөртөө хүсэж байгаа зүйлээ бүр 2 дахин 3 дахин 30 дахин 100 дахин илүү тэр сайн сайхан зүйлсүүдийг чам тохиолдосоо гэж дүүдийг хүсэж байна. Эрүүл их байгаараа хоол ундаа сайн идээрээ агаан одоо ингээд хол байгаа учраас юу идэж байгаа яаж байгааг нь мэдэхгүй байгаа штэ. Гэтэ чи болохоор надаа асуусан асуулт болгонд агаа идсэн. Би зүгээр байгаа, сайн байгаа, эрүүл байгаа гэж ярьдаг те. Ярьж байгаа зүйл нь гэсэн яг хариултууд нь гэсэн яг тийм үү. Яг зарим тохиолдолд би чамд энэ яг хотлоо ярьж байгаа даа гэж боддог байхгүй. Тэг гүйл ахaltaа. Ягаад гэвэл өнгөрсөн жилийн турш тийм байгаагүй шүү дээ те. Тэгэхээр ахын хувьд нэг сайн тэнэг сэжиг төрдөг байхгүй. Оюутай хөхөд өсөөгүй байх боломжгүй гэдэг ч юм уу те. Өсөхгүй байх боломжгүй гэдэг ч юм. За үг алдаж өхөр алдлаа. За дүүтэй баярлалаа өнгөрсөн жилийн туршид те. Одоо ахтайгаа хамт байсан хугацааных нь бүхий л өнгөрөөсөн туулсан тэгээд бүтээлсэн зурсамжийн туршид маш их чанд баярлалаа. Тэгээд цаашид амьдралынхын замнал нь сонгосон сонголтны бүрэн үргэлж чамд сайн үр дагаврыг авчих ерөөлийг дэвшүүлээд өнөөдөр подкастаа ингээд өндөрлөё. Баярлалаа.